Сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Монголд болсон үнэн бодит гэмт хэргийн талаарх ямар ч хачир ахгүй гэрч шүүгдэж олон шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэрийн мэдүүлгээс хүргэдэг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсээр орлуулан хүргэж байна. Иргэн таныг гадаа гудамжинд давж байхад нэгэн танихгүй хүн хурж ирээд хутгалж авал яах вэ? Үнэхээр ийм хэрэг 2020 онд бүр Монгол улсад болсон байна. Энэ хэргийн тухай та бүхэнд өнөөдөр хүрэхэд бэлэн болсон. Тэгээд бүгдээрээ шүүгдэгчийг мөнхөө гэж дуудаад явцгаая. Ингээд шүүгдэгчийн хувийн мэдээллээс та бүхэнд танилцуулъя. Шүүгдэгч мөнхөө нь 1984 онд Дорнод аймагт төрсэн барилгын засал чимэглэлчний мэргэжилтэд эрэхтэй. Тэрээр өмнө нь удаа гэмт хэрэг үлдэж шүүхээр шийтгэгдэж байсан юм байна. Анх 2004 онд хулгай болон дээрэм үйлдсэн хэрэгээр 3 жилийн хорих хайлыг эдэлсэн бол 2007 онд дахин хулгайн гэмт хэрэгт холбогдож мөн 3 жилийн хорих хайлыг эдэлж байсан юм байна. Тэгээд үүнээсээ удаагүй 5-6 жилийн дараа буюу 2016 онд түүний үйлдсэн хэрэг илүү хүнд ноцтой шатанд хүрсэн. Яагаад тэгэхээр 2016 онд холбогдсон хэрэг нь хүнийг санаатаа алах, хүнд гэмтэл учруулах, танхаарах гэсэн гэмт хэргийг үлдэж нийтдээ 5 жил 1 сарын хугацаагаар 20 хайлыг эдэлсэн. Тэгээд шүүгдэгч мөнхөө нь энэхүү ялыг эдэлж дуусгаад 2020 оны 2 дугаар сарын 7-нд суллагдсан байд юм байна. Энэ нь нэг хүний гэмт хэрэг давтагдан хэрхэн хүнд шат руугаа шилждгийн тод жишээ юм. Шүүгдэгч мөнхөө нь суллагдсныхаа дараа буюу удаагүй 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн нэгэн нутгийн хорооны дэвсгэрт хүний савхин гүрдэг гар утас болон 30 мянган төгрөгийг нь хулгайлаад зугтсан. Ингэснээрээ нийт 394 мянган төгрөгийн хохирлыг 2020 оны 3 дугаар сарын 6-нд иргэн гээд учруулсан. Тэгээд үүнийхээ дараа шүүгдэгч нь 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хариуц сотруулахундаа хэрэглэсэн үедээ ямар ч шалтгаангүйгээр хан уул дүүргийн 16 дугаар хороо буюу буян тухай 1-р хорлолын орчим явж байсан иргэн аалд халдсан. Тэрээр иргэн аагийн цээжний зүүн хэсэгт олон удаа хутгалж амь насанд нь хүрсэн. Тэгээд мөн аатай хамт явж байсан иргэн бэгийн хэвлийн хэсэгт бас нэг удаа хутгалж амь насыг нь хохирохыг завцсан хэрэг үйлдсэн. Иргэн тойронд нь явж исэн гэрчүүдээсэн. Тэгээд тэдний тусламжтайгаар яралтай түргэн тусламж ирээд амь хохирогч аатай явж исэн байдаг. Түргэн тусламж үзүүлсний үр дүнд иргэн Б маань амьд гарсан. Тэгээд иргэн Б маань амьд гэрч байгаа. Гэрчийн мэдүүлгээс та бүхэнд уншиж хүргэе. Иргэн Б мэдүүлэхдээ бид хоёр хорооллын ард талын завсраар дээшээ өгсөөд явж байхад Б блокийн 718 дугаар байрны хойд талд байдаг хог хаяг контейнерийн хажуугаар явж байхад ногоон контейнерийн хаалга онгорхой дотор нь нэг эрэгтэй хүн тонгоосон хог ухаж байсан. Талигаач бид хоёр юу ч хэлэлгүй цаашаа өнгөрөөд явж байсан чинь контейнерийн хог хайдаг жижиг цонхноос нэг эрэгтэй хүн хөдөөнөө гэж дуудаад байсан. Талигаач шар торгон дээлтэй явж байсан болохоор хөдөөний хүн гэж бодоод тэгж хэлсэн байх гэж бодож байна. Талигаач бид хоёр эргэж хараад зогсоод би талигаачийг тэр хий юм гэхэд талигаач Чингис гэж хэлсэн. Бид хоёр цаашаа алхаад явж байсан чинь араас нөгөө эрэгтэй ирж байсан. Талигаач уулзах гээд зогссон. Би талигаачаас 3 метрийн зайтай хараад зогсож байсан. Тэгсэн чинь нөгөө эрэгтэй хүн ирээд баруун гараараа талигаачийн зүүн талын хавирга орчим цохих шиг болсон. Энэ үед талигаач газарт баруун талаараа хагас суугаад дараа нь зүүн талаараа газарт унсан. Би нөгөө цогсон хүнийг чи яаж байгаа юм бэ? Настаа үнийг гээд төхөөд очиход шүүгдэгч намайг баруун гартаа барьсан хутгаар миний баруун хөхний доор нэг удаа хутгалжгаад цаашаа яваад өгсөн. Би энэ хүн гартаа хутга барьсныг өөрийгөө хутгалуулсны дараа л мэдсэн. Тэр хаваар явж байсан хүмүүс цагдаа дуудсан. Яагаад хутгалсныг нь бол би мэдэхгүй байна. Бидний хооронд тэр үед ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй, огт яриаггүй, юу ч хэлээгүй. Би гэмтэл согоог судлалын үндэсний төвд 9 хоног хэвтэн эмчлүүлж, хутгалуулсан өдөр мэд заслын хагалгаанд орж, илгээ оюулж амьд үлдсэн. Хөдөөнөө гэж дуудаад бид хоёр зогсох үед араас гүйж ирээд шууд хутгалсан хэмээн мэдүүлсэн. Уг болсон үйл явдлыг насан туршаагүй гэрчүүд харсан байдаг бөгөөд тухайн хэрэг явдлын талаар мэдүүлэхдээ 2020 оны 5 дугаар сарын 24-ний орой 18 цаг 10 минутын үед ахтайгаа хамт тоглохоор гэрээсээ гарсан. Хогийн пүнкэрлөө хог хаях гээд явж байхад нэг ахын хашгирах чимээ сонсогдсон. Ах бид хоёрыг зогсоод эргээд харахад бид хоёрын зогсож байсан газраас зүүн тишээ буян тухайн нэг хорооллын 718 дугаар байрны хойд талын нарийн завсарт 3 хүн байсан. Нэг ах туслаарай гэд байхаар нь ах бид хоёр яваад очсон.
Бид хоёрын зогсож байсан газартаа их ойрхон байсан нэг дээлтэй ах байсан. Бид хоёрыг очсноос хойш нөгөө дээлтэй ах 3 удаа ханиалгасан. Тэгэхэд амнаас нь цус юм шиг улаан өнгөтэй зүйл гараад байсан. Тэрнээс хойш дахиж ханиагаагүй. Хөдөлгөөнгүү дэш хараад хөвтөд байсан. Мөн юм дуугараагүй. Тэр хөдөлгөөнгүү хөвтөж байсан ахын нуруунаас цус гараад исэн. Баг зэрэг хажуу талаараа хөвтөж байсан болохоор харсан. Хажууд нь бас дээгүүрээ хар өнгийн хүүрдэгтэй ах баруун талын хавирах хэсгээ бариад сууж байсан. Тэр ахын баруун талын хавирах хэсгээс цус гараад исэн. Ах бид хоёр нөгөө танихгүй 3 ахын хажууд очиод зогсдол дээгүүрээс харалт өнгийн жилэтгэхдээ цамцан нэг сонин цагдаагийн хувцас шиг ногоон цамцтай цэнхэр өнгийн джинс өмдтэй хар гуталтай ах гартаа барьсан гутгаа ингэрлүүгээ хийчгээд бид хоёртой зөрөөд яваад өгсөн хэмээн мэдүүлсэн байна. Хүүхдүүд тусламж гуйхаар нэгэн бүсгүй дээр гүйж чадсан бөгөөд тухайн гэрч бүсгүй мэдүүлэхдээ тухайн хэрэг болдог өдөр 19 цаг өнгөрч байхад контейнерын хажуугаар тойрч дэлгүүрийн шатаар өгсөж байхад тэнд байсан хүүхдүүд эгчээнд хүн хутгалжглаа эмнэлэг цагдаа дуудаад өгөөч гэхээр нь худлаач юм уу гэж бодоод хүүхдүүдийн цасан газарт очиход 718 дугаар байрны хойд талд төмөр хашаа хоёрын цацарт согтуу хүн байсан. Монгол дээл хүмсэн хүн газар твтэж 2 дахь эрэгтэй хүн газарт сууж байсан. Сууж байсан хүн нь бид хоёрыг хүн хутгалж хаад яваад өглөө гэхээр нь би өөрийнхөө утаснаас 102 руу залгаж дуудлага өгсөн хэмээн мэдүүлдэг. Ингэж төргөн тусламж цадагийнхан хэргийн газарт ирсэн бөгөөд хэрэг үйлцэн этгээд нь эргэж тухайн хэрэг үйлцэн газартаа ирээгүй харагдаагүй гэж тухайн ойр орчимд байсан олон гэрчүүд ярьдаг. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ талигач бол миний төрсөн аав. Сүүлийн 10 хоног тасралтгүй арх уусан. 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэрээсээ гараад эргэж ирээгүй. Талигачийн оршуулгын зардал 4 сая 983,682 төгрөг гарсныг нэхэмжилж байна хэмээн мэдүүлсэн. Одоо харин шүүгдэгчийг мэддэг нэгэн гэрчийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Тухайн гэрч хэлэхдээ мөнхөө нь хүн цацсан хэрэгээр шалгагдаж байгаад дорнотоос цугтаж хотод баригдаад ял авсан. Тэрнээс хойш мөнхөөтэй уулзаагүй олон жил болж байгаа. Мөнхөө нь төргөн ууртай, баг байхад тийм төргөн уур уцаартай, сүр цар хийсэн тийм ааштай байсан. Ууралсан үед хүнтэй хэрэлдэж бариад байдаг. Хотод ирээд зодон цохон хийдэг болсон гэж сонссон. Хизэнээс сархины хамааралтай болсныг мэдэхгүй байна гэж түүнийг таних мэдэх гэрч мэдүүлэг өгсөн. Ингээд та бүхэн талигачид хийсэн шүүх хэмлэгийн дүгнэлтээс танилцуулъя. Талигачийн чэйшний зүүн талын хавирганы завсраар 5 удаа хутгалсан гэмтэл тогтоогдсон. Нэг нь 6-аас 7 дугаар хавирганы завсраар цэйшний хүнд рүү орсон. Зүүн ушгины дээд хэсгийг гэмтсэн. Үүний улмаас талигачийн цэйшний хүндэд олон литр цус алдалт бий болсон. Дараа нь 8-аас 9 дугаар хавирганы завсраар цэйшний хүнд рүү орж зүүн талын өрцгийг гэмтээсэн. Мөн зүүн буглаг 2 болон зүүн тохойд нэг гэмтэл үүссэн. Эдгээр гэмтэл нь нэр үзүүртэй зүйл буюу хутгаар үйлчлснээр бий болсон цочмог цус алдалтаас болж талигаач 8 насаа алдсан байна. Шүүх хэмлэгийн дүгнэлтэнд төгөлд хүргэх өөр өвчин байгаагүй хэмээн тэмдэглэсэн. Шүүгдэгчийн сэтгцийн хувьд эрүүл бөгөөд хэрэг хүлээх, үнэн зөв мэдүүлэг өгөх, бүрэн чадвартай эмээ шүүх сэтгэл судлалын төвөөс шүүгдэгчид дүгнэлт гаргасан. Шүүгдэгч нь хүний амь насанд хүрэхээс өмнө буюу 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр нэгэн танил руугаа залгаад ирээд аваач ганц муу гихт нь хохирогч түүнийг аван мөн танил айлдаа очиж арх ууцгаасан бөгөөд за тэгээд арх хэрэглээд бүгдээрээ тасраад унтцгаасан. Шүүгдэгч нь нөгөө хоёроосоо одоо төрүүлж сэрээд цаг хартал 23 цаг болж исэн байна. 23 цаг болж байгаа гутал нь нөгөө хоёр маань одоо ингээд тасраад унтж байгаа учраас дууцсан ингээд танил найзынхаа савхин күртгийг хулгайлаад аваад өмсөд гарсан. Тэгээ савхин күртгтэй хамт одоо гар утас бэлэн 30,000 төгрөг байсныг нь авч яваад одоо эргэн гээд 349,000 төгрөгийн хохирлыг учруулж байсан юм байна. Тэгээд удаагүй 2 сар гарны дараа 5 дугаар сарын 24-нд энэхүү одоо ингээд 2 хүний бие талдаж нэг хүн газар дээрээ нас ороод нөгөө хүн яаралтай төргөн тусламж авч чадсны үр дүнд амьд үлдсэн байна. За тэгээ шүүгдэж нь одоо энэ хийсэн хэрэгүүдийн талаар мэдүүлэг өгсөн байгаа. Тэгээ бүгдээрээ энэ мэдүүлгээс нь сонсцгоё. 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр ГТ утсаар ирээд Сансрын шатхуун түгээх станцын автобусны буудал дээр уулзаад нэг шил арх уугаад Баян зүрх дүүрэгт ганцын задгай тоотын тэнд очисон. Улмаар айлын гэрт нь ороод дахин 0.75 литрийн арх ууж уусан. 23 цагийн үед бүгд унтаар хөвцөн. Би иргэний үнэлгээ авах гэж байгаад хар сахин күртгийг авсан. Күртэг дотор нь утас байсан гэж хулгайн хэрэг хийсэн талаар мэдүүлэг өгсөн. Мөн 2020 оны 5 дугаар сарын 24-нд хийсэн хэргийн талаар мэдүүлэхдээ
Буян тухай нэг хорооллын хогийн пүнкрийн хажуугаар явж байсан чинь байшингийн арт талд байсан хоёр нөхөр намайг дуудсан. Тухайн үед би энэ залуу юу юм бэ гэхэд талигаач нь би энэ залуугаас татвар авдаг. Архины мөнгө байн авдаг юм аа. Хамжаад ганц жил архи уучих уу гэхээр нь тал чил архил байна. Энийг хуваагаад уучих уу гэхэд би наад залуугийнхаа архийг шууд булаагаад авчгаачтай. Юун сүртэй юм бэ гэж хэлсэн. Одоо энэ залуучууд ямар хамаатай юм бэ? Архийг нь аваад ишээ гараад уучих уу? Өчнөө залуугийн архийг булааж уудаг байж чи энэ залуугийн архийг булааж ууж чадахгүй байна уу гэж бэ хэлсэн. Талигаач нь надад П минь чи юм уу хар ус харамлаад гэж дайраад байсан. Би зүгээр хоёрын хооронд зодон зохион хийхгүй гэсэн. Би буцаж явангуудаа хогийн пүнкүрт орсон чинь хогийн жинлүүр хутга заазуур тавьсан байсан. Би хогийн цэгээс хутга авч очиод муудалцаад яах вэ гэсэн чинь талигаач чи над хутгаараа яах гэж байгаа юм бэ? Чи чадахгүй дээ. Чаддаг юм бол дүрчгэлдээ гэсэн. Дээлтэй ах цохих гээд тэрсэн. Би хутга барьсан байсан. Би алыг гэж бодоогүй сөрдүүл чайлгах гэж хутга барьсан байсан. Дээлтэй ах миний хоёр талаас бариад өөрөөгөө татсан. Талигааш татгаад миний хутгатайгаар өөрөө ороод ирсэн. Дээлтэй ах хутгалуулсан гих газараа бариад ёй гээд унаад өгсөн. Би одоо яах вэ? Цагдаа түргэн дуутах уу? Яах вэ? Та өөрөө хутганд орчихлоо гэж хэлсэн. Та өөрөө харсан бидтэй гэсэн чинь одоо би ах нь арыг чин даана. Явж бай. Одоо цухтагших гээд хэлсэн. Би явж байсан чинь би хараад том чулуугаар шидэд ах нь амьд хүний гэрч болсноос үгсэн хүний тэр болог гэдэг ахыгаа хатгачих гэсэн. Би тэгээд тавирах хавцаа хутгаар хатгасан. Би хутгаа хайсан байсан чинь хутга чинь тэр байна гэсэн. Тэгээд би хутгаа аваад хатгсан юм. Тэгээд би урагш аваад өгсөн. Би хийсэн хэрэгтэй гимшиж байна хэмээн мэдүүлэг өгдөг. Эргэн тойронд байсан гэрчнэр хүний амь насанд хүрсэн үйлдэлийг харсан бөгөөд баргаан үг солилцоо сонсоогүй гэж мэдүүлдэг. Гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн шүүгдэж мөнхөг үг солилцолгүйгээр шууд хутгалсан батлагдсан. Мөн гэрчнэр шүүгдэгчийг хутгатай үллийг зөвхөн явж ирээд харсан мөчөд мэдсэн тул шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг нь санаатаагаар худлаа хэлсэн болох нь нотлогдсон. Энэхүү хэрэг нь нүд ирмхийн зуур буюу богинохон хоромхон хугацаанд болоод өнгөрсөн хэрэг байсан юм. Шүүхээс шүүгдэж мөнхөг хүнийг санаатаагаар алсан. Нэг хүний амь насыг хөнөөхийг завцсан. Мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт үйлсэн тогтоогдсон. Үүний улмаас шүүгдэгчид эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-6-ад зааснаар 14 жилийн хорих ял, эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-гийн 1-р зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялыг тус оногдуулж нийт биечлэн эдлэх ялыг 14 жил 6 сар болон тогтоосон. Шүүгдэгчийн өмнө авсан цагдан хорих хугацааг ялд тооцож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлэхээр болсон байна. Шүүгдэгчээс хохирогчдод нийтдээ 4,414,714 төгрөг гаргуулж, үүнээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчд 4,20,716 төгрөг, хохирогч гээд 394,000 төгрөг олгохоор шийдвэрлсэн байна. Өнөөдрийн хэрэг энд хүрээд дуусаж байна. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.